За сайн байцгаана уу? За астрологи байна. Өнөөдрийн энэ бичлэгээр болохоор астрологи ID Telegram сувг байгаа тий. За энэ Telegram сувг дээр өчигдөр буюу одоо нэгд өдөр оруулсан ID таамаглалуудыг хуваалцаж чинь. За энэ шинэ 7 хоногийн минь төр хийгээд ингээд 7 хоногийн арилжааны таамаглалууд оруулж эхэлсэн байна гэсэн үг. За энийг оруулж шалтгаан нь болохоор өмнөх одоо 2-7 хоногийн үр дүн бас ингээд бичлэг болго оруулсан тий. Тэгээд бичлэгийн доор бол нэг комент ирсэн байсан. Тэр нь болохоор ерөөдөө ингээд явцсан хөдөлгөөн дээр ингээд ийм хөдөлгөөн явлаа гэд тэмдэглээд яриад байгаа мó гэсэн одоо гайхсан маягтай асуулт байсан. Тэгээд би тэрэн дээр энэ санаалгыг юм шиг лээ. Одоо тэг яаж явж байгаа талаар сайн тайлбарлаад өгөө энэ бичлэгээр. За манай энэ астрологи ID гэдэг Telegram channel байгаа. За энэ болохоор би ингээд өөрийнхөө арилжааны түн шинжилгээ ингээд хааш явахаас өмнө ийм хөдөлгөөн явнаа гэж тэмдэглэж оруулж байгаа шүү. За тэгээд тэрийг яаж явсан бэлэлтийн дараа нэг бичлэг болгоо оруулж байгаа гэсэн. За өчигдөр эхний ID бол pound cut дээр оруулсан байна. За энд юу болсон бэ гэхээр ерөнхийдөө юм 5 цагийн таамаглал оруулсан байна те. Хааш бол одоо эхний зорилттой тарихт бол би энэ сум заас ийш харж байна, дараагийн тарихт ийш харж байна. Ерөнхийдөө өсөлтийн хөдөлгөөн харж байгаа шүү гэдгийг. За хизээ энэ хаашийн таамаглалыг оруулсан бэхээр дээлигийн candle-ыг харсан байна те. За дээлигийн хөдөлгөөн энэ хавцаа явж хат оруулсан байна шүү. За ингээд завсрын хөдөлгөөн дээрээс entry шүү гэдгийг ингээд сумаар харуулсан. Завсрын хөдөлгөөн орж ивэл одоо long гарах чааш шүү те. За энэ хаашийн таамаглал бол одоогоор иймэрхүү бэлэлттэй явж явах нэ гэсэн үг нь шүү. За дараагийн таамаглал нь болохоор pound GP дээр оруулсан ба те. За энэ болохоор яасан байна. За одоо 15 минутын чартн дээр за энэ poison дээрээс энэ хүртэл уналт явна гэж сум заасан нууц. Яг энэ сумны чиглэл болохоор одоо би дандаа хэмжээсийн гүцэлд хэмжээс хараад орж байгаа болохоор энэ ийм хэмжээний хэмжээс баталгаатай явахаар болсон гэсэн утгатай л одоо ID оруулж яасан байхгүй. За тгийг болсон гэхээр за жишээ нь энд байна одоо харах юм бол мааха. За яг энэ хоёр candle 15 минутын candle хаагдаад орсон ID байгаа. За одоо хараарай. Энэ 15 минутын лаа нэгдэж явах үед оруулсан ID байна. Одоо энд те. За ийм уналт явна гэдэг. Энэ хүртэл явна. За би өөрөө энтрийг нээгээд баталгаажуултаа аваад энтрийг нээчээд тэгээ ингээд энэ ID оруулж байгаа гэсэн. Тэгээ хашийн төвшин энэ хүртэл унах гэсэн. За бэлэлт нь яаж авсан бэ хартаа маа. За энд яг ингээд энтри хийсэн бол энэ хараа яг хэмжээсийн гүцэлтэй дагуу явах ёстой хэмжээс нь яваад тэгээд ресурсалгаа орчихсон. Тэр хэмжээс ингээд энэ хөдөлгөөн 100% явсан гэж хэлнэс те. Ингээ ийм хөдөлгөөн явсан байна гэж хэлээд entry metric тэмдэглээд оруулаад ярахаар зарим хүмүүс нь явцсан хөдөлгөөн л штийг цараад багш. Юм чинь ингээд явахаас өмнө энэ channel дээр оруулж байгаа шүү. Энэ астрологи IT channel дээр ингээ оруулж байгаа шүү. Тэгээ энэ хөдөлгөөн ингэж явсан шүү. Тэдийг одоо би энэ дээр бол 1.6 та TP аваа гарч байгаа байхгүй. Тэгээ тэрийг энэ төр тайлбарлаж өчөө явж байгаа шүү манайх. За энд одоо битсэн байна шүү. Ингээ хөдөлгөөн яваад дууслаа гэдэг ярсаалтан те. Одоо цаг хугацааг нь гэсэн таад ингээ харах хэрэгтэй шүү. Ямар нэг edit хийсэн бол энд edit гэж харна те. Ямар засвар хийхгүй бүх одоо ингээ IT ханууд бол явж байгаа гэсэн. Одоо 21 цагт оруулсан ID 11 цагт ингээд TP-г аваад 21 цагт ороод 23:05-д ингээд TP-г авч байгаа гэсэн үг байхгүй. За дараагийн таамаглал яасан гэхээр gold энэ хүртэл ихний TP унана. За хоёр дахь TP-ний энэ хүртэл явах магадaltaй байна гэдэг ID оруулсан байна шүү дээ. За энэс 15 минутын дээр энэ одоо энэ лаг харах юм бол 15 минутын engulfing candle дээр өгсөн ID байгаа. За одоо та хараа. Gold дээр өчигдөр за яг энэ candle харагдаад өгсөн хараа. Энэ 15 минутын candle хаагдсан дараа би за иймэрхүү үнэлт явнаа гэдэг. За би бол өөрөө 5 минутын дээр хүлээж аваад завсрын хөдөлгөөн орж ирэхэд энэ имбаланс биелэхэд энд ингээд entry гэсэн. За тэг өнөө өглөө эхний тарагт харж байгаа TP-г бол энэ дараа TP авсан байгааз эхний TP авлаа гэдээ одоо ирсэлт нь өглөө оруулсан байна. Хараа мааха энэ TP авлаа шүү. Өглөө нэмээд эхний TP-г авлаа гэдээ өглөө оруулж шít. Энэ өчигдөр оройны оруулсан ID ямар ч edit-гүй бас те яг энд явж хахлаар болсон. За энэ мэтлээ ингээд ID-нууд орж байгаа шүү гэдгийг хэлэх гээд байна. Энэ бол нэг харцах 5-аар одоо ихний TP-г авлаа өглөө. Одоо би дахиад нэг ордын үлдээсэн ингээд доош явна гэж харж байна гэсэн үг байна шүү дээ. Энэ бүгд ингээд хэмжээсийн дагуу явж байгаа учраас яг гүйцэлтэйгээд ресурсал орох мөрөх тийм юмнууд байгаа гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь энэ дараа gold ингээд өглөөний TP авлаа. Энэ нэг жишээ нь дараа USD Швейцар франк төр өгсөн swing ID биш те. Өнөөдөр өчигдөр одоо
хамгийн хоол дижсэн swing TP-г ингэ авч штт тий. Энэ нэг харцах 20 TP-г аваад дуусч байна гэж бичсэн байна. 20 гэдэг юм бичсэн. За одоо чинь энийг харъя л байна. Одоо ийм ID биш штт. Энэ ID-ийнхаа юуг харуулах юм. За энд биш штт. Тэнд хамгаалал нь хэзээ оруулсан бэ? Сар нь гарч байна. Сар. За энэ 10 сарын 20-нд оруулсан байна. Тэ 10 сарын 24 цагт оруулсан таамаглал шүү дээ. Хааш энд явж исэн байна тийм үү? За энд явж явах үед оруулсан таамаглал авах нь шүү дээ. Хааш энд явж. За одоо та 4 цагийн чартан дээр харуулъя. 4 цагийн чартан дээр энд явж явах үед хааш энэ хүртэл өснөө гэсэн таамаглал өчтөр тэгээ биелэлтний яаж аваад туссан байна хараа. За яг зоржсэн тархтаа ирлээ шүү. Одоо таад энэ дээр ч хараад байна хараа. Энд явж явахд оруулсан таамаглал энд биелэлтээ яг хийж аваад ингээд би энд ордер нээсэн захиалгын нэг харцгаар TP-г авлаа шүү гэдэг. За ийм маягаар арилжааны таамаглалууд өгч байгаа шүү маань тэрийг ойлгоорой. За тэгээ шинэ 7 хоног шинэ сарынхны арилжаанд нэмжилт төсөй. Баярлалаа.